Тэгээ бүс ямар байдалтай хөгжих вэ гэдэгт эдийн засгийн ухаан талаас энд хамгийн ихнийх нь эдийн засгийн нөөц. Жишээлбэл малын нөөцийг аваад үзэхэд Монгол Улсын 5 хошуу мал энэ нутаг дэвсгэрээр байгалийн 6 бүслүүрээр ялгаатай тархсан байгаа. Энэ нөөцөө бид нар өнөөдөр бас хэр ашиглаж байна гэдэг талаас нь нэмээд аваад үзвэл бид нэр бүсийн тухай асуудал ярих болж байгаа. Малчтын тоо 200-300 мянга гэдэг талаас ингээд аваад үзвэл яг дангаараа энэ нөөцийг үйлдвэрлэл зориулахаар нийлүүлж чадах уу гэдэг асуудал гарч ирж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал бол одоо малын гаралтай түүхий жишээлбэл одоо махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнийг одоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож одоодын хэрэгцээг хангах, цаашлаад бүс нутагтаа хүнс экспорт болгохын томоохон зорилготой үндэсний хөдөлгөөн өнөөдөр амжилттай хэрэгжиж явж байна. Бүс болгон өөрийн тэргүүлэх чиглэлтэй өөрчлөн бодлогыг тодорхойлж байна. Үүний тулд бүсчилсан хөгжлийн одоо онлайн асуудал болсон кластерууд, одоо шинэ ухаан үйлдвэрлэлийн паркууд, за мөн чөлөө төсвүүдийг байгуулах замаар төрөлжүүлж өгөх юм бодлогыг бол одоо тодорхойлж байна. За энэ удаагийн бүсчилсан хөгжлийн үзэл баримтлалыг 330 сумын хүрээнд хамгийн үр ашигтай, зардал багатай, ашиг өндөр болох ийм байршлуудыг бол тооцож гаргасан. Хүн амын нутагшил суурьшлийн оновчтой тогтолцооны хүрээнд бид 21 аймгийн төвдөө нэмэх нь цом дундын төвийг бол бүсчилсан хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд санал болгож байгаа.